За өнөөдрийн хичээлээр материалын баланс гэдэг энэ сэдвийн талаар авч үзнэ. Материалын баланс гэж. За тэгэхээр энэ материалын баланс бол ерөнхийдөө одоо урвалаар үүссэн зүйл анх байсан зүйлүүд тийм ээ өөр хоорондоо одоо хуурж өөрчлөгдөхгүй. Яг одоо анх байсан зүйлүүд нь урвалаас үүссэн зүйлүүдтэйгээ тэнцүү байх ёстой шүү гэдэг энэ зарчим дээр л үндэслэгдсэн юм байна. За тэгэхээр хэдүүлээ бодоод үзье л да. За нэг юм цооны хүчил байлаа гэж үзье. Тийм ээ. За тэгэнгүүт цооны хүчил чинь болохоор диссоциацд орно. За ингээд энэ CH3CO хасгийг ацетат гэж байгаа шүү дээ тийм ээ. Ацетат тэгээд нэмэх нь өстрөгч гэж. Ингэж диссоциацд орно. За тэгэнгүүт энэ тэмдэг ямар учиртайг ойлгож байгаа тийм ээ. Энэ бол тэнцвэрийн тэмдэг. Тэгэхээр өөрөөр хэлбэл хэдүүлээ зөв бодоод үзье л да тийм ээ төсөөлийн. Анх цооны хүчлийн концентрац нь C байж. Тэгсэн чинь яг эндээс бүгдээрээ задарсан бол биш шүү дээ тийм ээ. Яг тэр энэ тэнцвэр тогтж байгаа учраас зарим нь задарна гэсэн үг. За тэнгууд эндээс яг задарсан нь C0 байсан гэж үзье. Тэгээд энд болохоор C0 үүснэ. Энд болохоор бас C0 үүснэ. За энийг хэдүүлээ өмнөх юунууд дээр хичээлүүд дээр үзчихсэн тийм ээ. Сул хүчил бол ингэж задардаг. Тэгээд өөрөөр хэлбэл тэнцвэрийн нөхцөлд яг задраагүй цооны хүчил нь C-гийн C0 задарсан зүйлүүдийн хэмжээ нь болохоор C0 ийм болно гэсэн үг. За ингэж үзсэн. За тэгвэл материалын баланс гэдэг нь юу хэлээд байна вэ гэхээр энэ уусмал дотор байгаа нийт энэ ацетат агуулсан хэмжээ. Ацетат агуулсан хэмжээ шүү. За энэ ацетат агуулсан хэмжээ. За энэ юутай тэнцүү байх вэ гэхээр уусмал диссоциацаар ацетат ион үүссэн байгаа тийм ээ. Өөрөөр хэлбэл уусмал дотор байгаа ацетат ионны концентрац. Тэгэнгүүтээ бас өөр ацетат агуулсан зүйл нь юу байна вэ гэхээр энэ явцд цооны хүчил тийм ээ задраагүй цооны хүчил. Тэгэхээр энэ задраагүй цооны хүчлийн нийлбэртэй тэнцүү байна гэж тийм ээ. За үүнийг л ерөнхийдөө материалын баланс гэж ингэж хэлдэг. Тэгэхээр энэнийг болохоор юу гэсэн үг вэ гэхээр энэ бол ацетат ионы тийм ээ нийт хэмжээ гэсэн үг. Нийт хэмжээ. За энэ болохоор яасан бэ гэхээр задарсан хэмжээ. Тийм биз? Харин энэ болохоор задраагүй хэмжээ. Хэмжээ тийм ээ. За энийг л ерөнхийдөө материалын баланс гэж ингэж нэрлэдэг байгаа юм. За тэгэхээр зүгээр хэдүүлээ бодоод үзье л да тийм ээ. За энэ хэдүүлээ шинэ бодлого өгч. За 0.1 молийн цооны хүчлийн усмал байсан. Цооны хүчлийн усмал. Тийм ээ. За тэгэнгүүт цооны хүчлийн усмлын диссоциацийн тогтнол нь болохоор за 1.8-ыг үржүүлдэг нь 10-ын хасах 5 баггүй. За тэгвэл одоо энэ дээр хэдүүлээ материалын баланс бичиж үзье. За юуны өмнө цооны хүчил бол ингэж диссоциацд орно. CH3COH нь CH3CO хасах дээр нэмэх нь H нэмэх гэж. Тийм ээ. За одоо хэдүүлээ энэ дээр байгаа тийм ээ задарсан задраа бүх хэмжээнүүдийг олоодох юм. За тэгэхээр юуны өмнө ингэн тийм ээ. Тэнцвэр тогтсон учраас К гэж чинь. За ингээд CH3CO хасах. За энийг үржүүлдэг нь H нэмэх. За хуваах нь CH3COH. Тийм үү. За одоо тэгэнгүүт за энийг хэдүүлээ ойролцоололоор бодчихдаг тийм ээ. За тэгэхээр энэ бол x квадрат нөгөөх нь болохоор 0.1-ээс хасах нь x.
болдог тийм ээ. За тэгтээ хүүхдүүдээ одоо энийг 0.1-ээс хасах нь x-ийг хэдүүлээ ойролцоолоод 0.1-тэй тэнцүү гэж бодчихдог. Тэгэхээр хуваах нь 0.1. Тэгэхээр x квадратыг хуваах нь 0.1 нь 1.8-ыг үржүүлдэг нь 10-ын хасах 5. За эндээс x тэнцүү. За зорилцоогоор 1.8-аас чинь язгуур 1.3 харьцаа. 1.3-ыг үржүүлдэг нь 10-ын хасах 3 зэрэгт. Майл гэж ингэж гарч байгаа. За тэгэхээр өөрөөр хэлбэл CH3 CO хасрын концентрац тийм ээ. Энэ бол 1.3-ыг үржүүлдэг нь 10-ын хасах 3 болж байна гэсэн. За одоо нөгөө задраагүй байсан хэмжээ чинь болохоор тийм ээ. Задраагүй байсан хэмжээг олж. Задраагүй үлдсэн CH3COH-ын концентрац нь болохоор за 0.1-ээс хасах нь 1.3-ыг үржүүлдэг нь 10-ын хасах 3 гэсэн үг шүү дээ тийм ээ. За энийг бодоход бас нэлийн жоохон төвөгтэй болох юм байна тийм ээ. 10-ын хасах гэдэг чинь 0 0 9 9 за тэгээд 87 ч юм. За хүүхдүүдээ багш нь цээжээр утсан болохоор алдсан байж магадгүй. За нэг багц залгах юм шиг. За одоо цаашаа чи тэгээд за одоо нийт ацетат ион дээр материалын баланс очиж үзье. Тэгэхээр ацетат ион тийм үү. Нэмэх нь задраагүй цууны хүчлийн концентрац. За эднэрийн нийлбэр авах хэрэгтэй. Тэгэхээр за 1.3-ыг үржүүлдэг нь 10-ын хасах 3 дээр нэмэх нь 0.097 ч гэх юм тийм ээ. За ингээд нэмэхээр 0.1 мол гээд өөрөөр хэлбэл нөгөө анхны нийт байрсан хэмжээ нь яг өөрөө гарч ийна гэсэн үг болж тарч байна. За үүнийг ерөнхийдөө л материалын баланс гэж ингэж нэрлэдэг байна гэсэн үг. За одоо хэдүүлээ материалын балансыг тийм ээ арай жоохон хүндрүүлээд авч үзье. За тэгэхээр ингэж байгаа. За дараачих нь за 2 дугаарс нь тийм ээ. За 2 суурьт хүчил байвал яах вэ гэж. За тэгвэл хэдүүлээ төлөөлөл болгоод H2CO3-ыг аваад үзье. Тэгэхээр энэ дээр 2 суурьт хүчил дээр материалын баланс яаж ичих вэ гэхээр эхлээд хүчлүүдээ шат тус бүрээр нь диссоциацид оруулна. За ингэж диссоциацид. За дараа нь HCO3 буюу гидрокарбонат ион нь бас диссоциацид ороод H нэмэгтээр нэмэх нь CO3 2-аас гэж ингэж диссоциацид. За одоо материалын баланс авчи. За уусмал дотор байх нийт карбонат ионы тийм ээ нийт хэмжээ ямар байх вэ гэж. За тэгэхээр юуны өмнө энд байгаа карбонат байх хэвээр тийм ээ. Өөрөөр хэлбэл задралаар үүссэн карбонат. За мөн энэ гидрокарбонатын зарим нь задарсан байгаа шүү дээ. Зарим нь бас задраагүй байгаа. Тэгэхээр энэ бол нийт карбонат тооцогдох ёстой гэсэн. За хамгийн сүүлд нь H2CO3 бүгдээрээ задраагүй шүү дээ. Тэгэхээр H2CO3 ч гэсэн нийт карбонаттай орно гэсэн. За тэгэхээр өөрөөр хэлбэл уусмал дотор байх нийт карбонатын хэмжээ гэдэг бол уусмал дотор байх тийм ээ нийт карбонатын хэмжээ гэдэг бол ерөөсөө юу хэлэх вэ гэхээр юу хэмжээ одоо тийм ээ нийт карбонат гэдэг бол юу хэмжээ юу хэлэх вэ гэхээр уусмал дотор байгаа яг карбонат хэлбэрээр байгаа карбонат дээрэс нь гидрокарбонат хэлбэрээр байгаа карбонат дээрэс нь нүүрсний хүчил хэлбэрээр байгаа карбонат энэ гурвын нийлбэртэй тэнцдэг байна гэсэн. Хоёр суурьт хүчил дээр. За бүр 3 суурьт хүчил болоод байна тийм ээ 3 суурьт. За 3 суурьт гэхээр тухайлбал бид нар фосфорын хүчил H3PO4. За тэгэнгүүт
За дигидрофосфат. За дараа нь дигидрофосфат нь бас ахиад цаашаага задраад гидрофосфат болно. За тэнгуүтээ гидрофосфат нь цаашаага задраад фосфат болно. Ийм болно гэсэн. За одоо тэгвэл уусмал дотор байх нийт фосфат ионы хувьд тийм ээ материалын баланс чи. За тэгэхээр яг вэ гэхээр уусмал дотор яг фосфат хэлбэрээр байгаа фосфат. Дараа нь дигидрофосфат хэлбэрээр байгаа фосфат. Тийм ээ. Хамгийн сүүлд нь болохоор хамгийн сүүлд нь дараа дигидрофосфат дөрөв чих гидрофосфат байсан шүү дээ. Одоо дигидрофосфат. За хамгийн сүүлд задраагүй фосфоручил бас байж байгаа шүү. За тэгвэл бас фосфоручил. За эднэрийн нийт концентраттай ингэж тэнцвэдэг байна гэсэн. Тэгэхээр өөрөөр хэлбэл хүүхдүүдээ энэ ерөөсөө юу гэж ойлгох вэ гэхээр магадгүй тийм ээ. За багш нь зургаар үзүүлээ. Магадгүй тийм ээ. Нийт одоо тухайлбал тийм ээ хэдүүлээ яг карбонат дээр бодоод үзье. Карбонат дээр бодоод үзье тийм ээ. За тэгвэл карбонат чинь дотроо карбонат, гидрокарбонат тэгэд нүрсний хүчил гэсэн ийм гурван янзын зүйл уусмал дотор оршоод байна шүү дээ тийм ээ. За тэгвэл энэ гурвын нийлбэрийг нь болохоор энэ С карбонат гэдэг энэ концентрацаар тэмдэглээд байна. За энэ дөрвөлжингөөр илэрхийлвэл энэ бүх нийлбэр нь болохоор энийг хэлж байна гэсэн. Тэгтэл тэр дотор чинь зарим хэсэг нь карбонатаар байгаа тийм үү? За ийм хэсэг нь карбонатаар исэн гэж үзье. За тэгэнгүүтээ магадгүй зарим хэсэг нь за ингээд тэмдэглэж тийм ээ. Зарим хэсэг нь ийм хэсэг нь нүрсний хүчлээр. Ингээд. За тэгэнгүүт одоо үлдэгдэл хэсэг нь юу болж хуурч байна гэж тийм ээ. Тэгэхээр үлдэгдэл хэсэг нь болохоор гидрокарбонат. Ингээд энэ хэсэг нь ингэж байж байна гэсэн. Ингэж орчиж байна гэсэн. Тэнгүүт одоо энэ яг ямар хэрэгтэй юм бэ гэж тийм ээ. Тэгэхээр яг энэ харьцаа байна шүү дээ тийм ээ. За одоогийн байдлаар бодсон яг хэдийг харьцаа гэдгийг мэдэгдэхгүй байна. Яг энэ харьцаа уусмалын pH-аас хамаарат өөрчлөгдөж идэг. Одоо шинэ pH-ыг нь ихсгээд авангууд энэ шарын хэмжээ ихсээд харин эсвэргээрээ цэнхрийн хэмжээ, ногооны хэмжээ багасаад эхэлдэг. pH-ыг нь багасгаад буюу хүчлэг болгоод авангууд энэ цэнхрийн хэмжээ ихсээд тэгээд энэ шарын хэмжээ багасаад. Тэгэнгүүтээ одоо шинэ pH-ыг нь тийм ээ нэг дунд 7 мулаа хавцаа явах. Энэ ногооны хэмжээ үлэмж хэмжээгээр ихсэж байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл уусмал дотор эдгээр ионууд тийм ээ яг бүгдээр хооронд нэмэхэд бол одоо жишээ нь яг нийт концентрацтай тэнцвэх байх ёстой л да. Гэхдээ зүгээр pH-ыг нь ихсгэж багасгаснаар яах нь энэ хэмжээг одоо тийм ээ удирдах болдог байх нэ гэсэн. За өнөөдөр хэдүүлээ энэ талаар илүү дэлгэрэнгүй авч үзэх болно. За ингээд одоо хэдүүлээ цаашаага энэ юугаа юу лээ энэ материалын балансаа цаашаага илүү одоо юутайгаа тэнцвэрийн илэрхийлэлтийг хэрхэн уялдуулж ойлгох вэ гэдэг талаар авч үзье. За тэгэхээр материалын балансын талаар тодорхой хэмжээний тийм ээ мэдлэгтэй болсон баха гэж найдаж байна. За тэгэхээр хэдүүлээ одоо нэг суурьтай хүчлэлээр материалын баланс бичээд за тэгээд тэрийг тэнцвэрийн илэрхийлэл рүү хэрхэн хувиргах талаар авч үзье. За юуны өмнө багш нэг суурьтай хүчил шоргоожны хүчил биччихлээ. За энд үүссэн ионыг хүүхдүүдээ формят гэж байгаа шүү дээ.
Format. За юм байна. За энэний диссоциацийн тогтнолыг нь Ka гэж тэмдэглэж. За тэгвэл энэ Ka нь юутай тэнцвэр байх вэ гэхээр HCO хасах нэмэх нь H нэмэх угаах нь HCOH. За юм байна гэсэн үг тийм ээ. За одоо тэнгуүтэ энэ дээрээ хэдүүлээ формат ионы хувьд материалын баланс үуч. За энэ яаж үчих вэ гэхээр ингэх юм байна тийм ээ. Нэгдүгээрт яг формат хэлбэрээрээ байгаа ион дээр нэмэх нь задраагүй шоргоолжны хүчлийн концентрацийг яах нь нэмсэнтэй тэнцвэр байх нэ гэсэн. За одоо тэгэнгүүт энэ хоёр өөр бодисын концентрацуудыг олох хэрэгтэй болчихлоо шүү дээ тийм ээ. За тэгэнгүүт энийг шүү дээ тийм ээ хэдүүлээ нэг бодисын концентрацаар нэлэрхийлье. Яг багш нь формат ионы концентрацаар бүгднийг нэлэрхийлье. За тэгэхийн тулд энэ тэнцвэрийн илэрхийллээс формат ионын концентрацийг яах нь энийг ол гэсэн. Уучлаарай. Багш нандурчлаа. Энийг олох биш. Доотлын шоргоолжны хүчлийн концентрацийг олох гэсэн. Энийг. За тэгэхээр энэ илэрхийллээс энийг олоод бичиж. За тэгвэл энэ юутай тэнцвэр болох вэ гэхээр ингэх юм тийм ээ. HCOO хасгын концентрацийг үржүүлдэг нь H нэмэх угаах нь Ka. За ийм болох нэ гэсэн. За одоо энэ олсныгоо ишигээ орлуулъя. За тэгэхээр ингэх юм. За энэ бол энэ байна шүү дээ. Тийм ээ. За нэмэх нь. За одоо энэний оронд хүүхдүүдээ энийг орлуулах гэсэн. За тэгэхээр HCO хасах нэмэх нь H нэмэх угаах нь Ka. За ийм болоо гэсэн. За тэгээд ижилхэн үржигдэж байгаа зүйл формат ионы концентрац байгаа учраас энийг нь хаалтын мөнгөөр авчиж HCO хасах. За тэгэхээр эхнийхээс нь болохоор 1 үлдэнэ. Дараагийнхаас нь болохоор H нэмхийг угаах нь Ka үлдэнэ гэсэн. За ингэж илэрхийлэхийг л одоо энэ удаагийн хичээлээр тийм ээ сурах гэдэг байна. Ингэж. Тэгэхээр өөрөөр хэлбэл яах нь нийт формат ионы концентрацийг яг уусмал дотор яг формат хэлбэрээрээ байгаа ионы концентрацаар яах нь үржүүлж болж илэрхийлж болж байна гэсэн. Тэгээд энэ дээр дахиад нэг нэмэлт зүйл нь юу гарч ирсэн бэ гэхээр H ионы концентрац гэсэн. Өөрөөр хэлбэл H ионы концентрац тийм ээ ямар байхаас шалтгаална л гэсэн үг болж тарч байна. Тэ? За дахиад цаашаа үргэлжлүүлье. За дахиад арай жоохон юун дээр хоёр суурьтай хүчил дээр бичиж үзье. За түрүүний авсан жишээ. Түрүүний авсан жишээ шүү. Дахиад шинэ хүчил танилцуулахын тулд хурган чихний хүчил. За хурган чихний хүчил. Хурган чихний хүчил. За энэ нь диссоциацд орно. Нэмэх нь HC2O4 хасах юм болно гэсэн үг тийм ээ. За энийг хүүхдүүдээ ус төрөгчтэй байгаа учраас гидро тэгээд C2O4 гэдэг энэ ионыг хүүхдүүдээ оксалат гэж байгаа. Тэгэхээр гидрооксалат гэсэн. За тэгээд гидрооксалат нь HC2O4 хасах тийм ээ. Энэ нь цаашаа дахид задраад H нэмэхтэй нэмэх нь C2O4 2 хасах. За энийг бол харин хин гэх нь оксалат. За юм болно гэсэн. Тэгээд энэний тэнцвэрийн тогтмолыг K1 гэж харин энэний тэнцвэрийн тогтмолыг K2 гэж. За тэгвэл K1-ийг илэрхийлж. За H нэмэхтэр нэмэх нь HC2O4 хасах угаах нь H2C2O4-ийн концентрац болно гэсэн. За K2-ыг илэрхийлж. H нэмхийг үржүүлдэг нь C2O4 2 хасах угаах нь HC2O4
O4 хасах. За ийм болно гэсэн. За одоо тэгэхээр яах вэ гэхээр материалынхаа балансыг ахаад оксалат ион дээр бичиж үзье. C2O4 2 хасах. Тэгэхээр энэ бол оксалат хэлбэрээр байгаа ионы концентрац дээр гидрооксалат хэлбэрээр байгаа ионы концентрац дээрэс нь хурган чихний хүчлийн концентрацийг яах нь нэмсэнтэй тэнцүү байх нэ гэсэн. За одоо хэдүүлээ энийг шүү дээ тийм ээ. Ингээ. Энэ гидрооксалатыг оксалатаар илэрхийлээд хурган чихний хүчлийг бас оксалатаар илэрхийлээ. За тэгэхээр юуны тулд яах ёстой вэ гэж тийм ээ. За эхлээд хэдүүлээ гидрооксалатыг оксалатаар илэрхийлэх гэж байна. Тэгэхээр аль илэрхийллийг ашиглах вэ гэхээр энэ К2-ыг ашиглахаар байна тийм ээ. Яг тэгэхээр энэ дотор гидрооксалат ч байна, оксалат ч байна тийм ээ. За тэгвэл гидрооксалатыг эндээс олчих. Эндээс олохоор H нэмэх C2O4 2 хасах хувахан К2 ийм болно гэсэн тийм ээ. За энийг цаашаага орлуулад ичиж. C2O4 2 хасах нэмэх нь за энэ гидрооксалат дээр энийг орлуулж. Тэгэхээр H нэмэх энэ болохоор C2O4 2 хасах хувахан К2. За нэмэх нь за юм болно тийм ээ. За одоо тэнгууд хүүхдүүдээ энэ дээр одоо нэг асуудал ч чинь. Энэ хурган чихний хүчлийн концентрацийг оксалатаар илэрхийлэх боломжгүй болчиход. Яагаад гэхээр К1 дээр ардаа хурган чихний хүчил байна. Энэ дээр оксалат байхгүй байгааз яг C2O4 байхгүй бас. Харин гидрооксалат байна. Тийм ээ. А тэнгууд одоо яах вэ гэхээр хэдүүлээ ингэж К1-ийг К2-оор үржүүлж үзье. За үржүүлэх үйлдэлийг хүүхдүүдээ энд хийчихье. За тэгэхээр К1-ийг үржүүлэх нь К2 тэнцүү. За юм болно тийм ээ. H нэмхийг үржүүлэх нь HC2O4 хасах хувахан H2C2O4 ийм болно тийм үү. За энийг үржүүлэх нь H нэмэх үржүүлэх нь C2O4 2 хасах хувахан HC2O4 хасах. За ийм болно гэсэн. За ингээд энэ хоёр хураагчиж. Тэгээд эндээс юу гэсэн дүгнэлт гарч ийнэ гэхээр H нэмхийн юу квадрат болж байна тийм ээ. Дараа нь C2O4 2 хасахын концентрац хувахан H2C2O4-ийн концентрац болж байна гэсэн. За одоо хартаа хүүхдүүдээ К1-ийг К2-оор үржүүлсэн нь энэ ардаа оксалат байна, гидроксилын хурган чихний хүчилж байна. За эндээс хурган чихний хүчлийн концентрацийг олоод энд бичгээр за хурган чихний хүчлийн концентрац гэдэг бол ийм болж байна. H нэмхийн квадрат үржүүлэх нь C2O4 2 хасах хувахан К1 К2 ийм болж байна гэсэн. За одоо эндээс хэдүүлээ адилхан үржигдэж байгаа оксалат ионы концентрацийг хаалт юм гаргаж байгаа. Тэгэхээр эхнийхээс 1 дараачихаас H нэмхийг хуваах нь К дараачихаас H нэмхийн квадратыг хуваах нь К1 К2 ийм болж байна гэсэн. За тэгэхээр өөрөөр хэлбэл уусмал дотор тийм ээ ямар нэгэн оксалат агуулсан бүх ионуудын тийм ээ нийлбэр концентрац гэдгийг яг оксалат хэлбэртэй ионы концентрацаар бид нар илэрхийлж болж байна гэсэн. Тэгэхээр хүүхдүүдээ алингээр нь илэрхийлж болно. Энэ нийт концентрацийг оксалатаар илэрхийлж болно. Эсвэл гидрооксалатаар илэрхийлсэн ч болно. Эсвэл юу бүр хурган чихний хүчлээр ч илэрхийлсэн болно. Алингээр илэрхийлсэн яах вэ?
болох нэ гэсэн үг шүү дээ. За тэгээд 3 сүртэй бол бүр тийм ээ бүр их яриухтай болно. За ийм болно гэсэн. За тэгээд арай нэг жоохон хялбарчлах үүднээс энэ материалын баланс бичиж явахдаа хүмүүдээ энэ 2 сүртэй хүчил 3 сүртэй хүчлийг биш тийм ээ. Ингээд биччихвэл бас их амар байдэн шүү. H2 C2 O4 гэж шүү дээ тийм ээ. Тэгэхээр энийг 2 сүртэй хүчлэл байгаа юм чинь энийг бид нэр H2A G гэждэг байхгүй юу? Оодсан. H2A G гэждэг байхгүй юу? Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ дээр нь А тийм ээ А2 хасах нь юу илэрхийлээд байна вэ гэхээр оксалатыг л илэрхийлээд байна гэсэн үг байхгүй юу? Ингээд. Тэгэхээр өөрөөр хэлбэл C2O4 даа гэж ингэж олон юм бичлэхгүйгээр яах нь вэ? Гэд ингээд тэмдэглээ явуул айгүй амар гэдэг. Ойлгоо? За ингээд материалын балансыг бол яах нь төрөл бүрээр бичиж болдог байх нэ гэсэн үг.